За одоо бол би эргэлзүүлээд энэ улс орнууд хичээж байгаа стратегийн том компаниудын хөгжлийн талаар бас ярих гэж бодож байна. Өнөөдөр экспортын орлогын дийлэнх 70-80% оруулж байгаа хоёр компани байна. Оюутлагыг тооцвол Монголд орлого нь үлддэг. Эрдэнэт эц тамтлагаа 15 тэрбум доллар өнгөрсөн жил орсны 9-ийн эц тамтлагаа 1 тэрбум гаруйг нь Эрдэнэт оруулсан. Тэгэхээр хэрвээ энэ хоёрыг одоо ингээд багаарч гэсэн хэдхэн хуваарч гэсэн ингээд хөвчлөх юм бол тэр чинь хэдхэн гэр бүлийн асуудал болно шүү дээ. Билээж хүн амын 3% ч л энийг хөвчилж авч чадна. Жирийн иргэд энэс нэг ч хувьцаа авч чадахгүй. Ковидын хүнд цаг үед цахилгаан дулааны төлбөрийг энэ хоёр компани л төссөн шүү дээ. Төстэй зөрүүг нь энэ хоёр компани төссөн. Хувийнхэн төлөөгүй шүү дээ. Нийгмийн хариуцлага хүлээж байгаа байхгүй. Дээр үед нийгмийн хариуцлага хүлээж байсан 3 том компаниэс 90-ад оны үед Эрдэнэт нэг худалдаа хөгжил нийгмийг хувьчилсан. Тэгээс тэрнээс хойш энэ нийгмийн хариуцлага өөрхөө болсон байхгүй. Төлдөг татварч багасаал явж гисэн. Бодит үнэн болно. Имлийн болно. Ер нь энэ стратегийн ийм гол салбаруудаа хувьчлахгүй улс орнууд төрийнхэн мэдлэг байлгаж ялангуяа зах зээл багтаа жижиг орнууд хэрэглийн зах зээл манайх шиг хүн ам цөйтөө. Манайд жишээлбэл Гуанз яг өдөрт нэг л цаг өдийн хоолоор л ажиллаж шүү дээ. Оройдоо нэг алдаг оноо. Хятадд яг уу, Солонгост яг уу, Японд яг уу өдөржингөө ажиллаж шүү дээ. Өдөржингөө хүн бигдүүр шүү дээ. Тийм учраас Монгол эдийн засгийн хувьд бол бизнесийн орчин муу байдаг. Тэгэл яаж юм бэ? Төрийнхөө хийсэн нэг юмнуудыг, төрийнхөө байгуулсан компаниудыг л авах гол хошуурчиж шүү дээ. Гэтэл бид бүх юмаа гаднаас импортлж байна. Гэхдээ тэрийг хийлдэ. Тэгээ импортоор аваад байгаа юмнуудыг орлдог юмнууд хийлдэ. Төр энд чинь садаа болоод байгаа юм ерөөсөө байхгүй шүү. Төрийн эдэн компани садаа болоод байгаа юм шиг нэг хүмүүсд яриад байгаа юм. Тийм байхгүй. Хувь хвшилт хийх юм зөндөө байна. Тэр гаднаас оруулж байгаа, тэр импортоос оруулж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг хийлдэ. Тэгэд явж болно шүү. Заавал энэ нэг ард түмнээ тийжж байгаа энэ нэг 2-3% үйлдвэрийн одоо болоож авах гэж яахад байгаа. Яг эхлээд нэг 10-20% авна гэж хэлнэ. Тэнгүүтээ 5% авсан нөхрийн стратеги хөрөнгө оруулагч гэдэг ч юм уу. Ингээл хяналт тавьчих шүү дээ. Баг багаар нь ингэж цөмөлж идэгдгээ болил л доо. Эрдэнэт эц тамтлагааг болох хэрэгтэй. Засаглалын сайжруулаад явал да. Засаглалын сайжруулал ингэж явж байгаа орнууд байна шүү дээ. Жишээлбэл та нар хар Дани, Норвеги, Финлянд, Чили гол компаниуд нь төрийн мэдлэлтэй л биш. Тэгээд ард түмнээ тийжиж шүү дээ. Яг гэвэл яг бизнесийн орчин муу учраас тэнд төрийн зохицуулалттай гэдэг. Хэрэглээний зах зээл багтаа учраас. Тэд биднээс илүү сайхан амьдарч байсан. Бид одоо ингэж нэг энэ Япон шиг, Америк шиг, Хятад шиг ийм зах зээлтэй юм шиг ингэ загинж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ улс орнууд хийж байгаа энэ компаниуд л одоо хомсолж яах гэдэг хэдэн ширхэг хувьцааг нь авч ямар ч хэрэг байхгүй. Тэр бол маш буруу зүйл бол. Тийм учраас би одоогийн хөвчлийн жагсаалтанд байгаа Эрдэнэтийг эц тамтлагыг өвчлөхгүй байгаа ч л гэж байна. Сая тэгээ би юу хэлэх гэсэн чи одоо тэгээ надад хэлүүлэхгүй юм байна л да. Тэр нэг одоо самбуу гэж нэг гүйцээр гал миний нэрийг асуулчихж байгаа юм. Би өгн 2 өдрийн өмнө нэрийг өгсөн байсан. Тэгээд яагаад оруулахгүй юм бэ? Үг хэлээгээл оруулсан. Нэрээ өгсөн байх. Тэгээ би нэгэнт одоо бас иргэднүүдийг үг хэлж гисэн учраас хэлж чадахгүй байгаа учраас би сошиалоор дамжуулаад бас энийг одоо иргэдтэй яагаад өгүүлсэнгүй гэдгийг тайлбарлаж байгаа шүү. Хэлэх гэсэн боловч надад үг хэлэх боломж олдсонгүй. Зарим нь хөөцөлцөөр байгаад ингэ асуулчлаа. Тийм учраас энэ Монгол орны гал голом туссан эрчим хүчээ битгий хөвчлөж байгаа станцууд. Дахиад битгий нефт шиг хараат болж болохгүй гэж. Хоёрдугаар улс орнууд хийж байгаа. Эрдэнэт 5 толгоогоо хувьчилж болохгүй, хомсолж болохгүй тэрнээс ард түмэндээ үлдгэлдэй. Иргэдтэй бай. Ковид чи дахиад түн цайгүй ихэд тэдэл туссан шүү дээ. Тэдэл нийгмийн ачаа үүрэн шүү дээ. Тийм учраас энэ нэг гол ачаа үрж байгаа стратегийн салбаруудаа бол ингэж хөвчлээд яж болохгүй.
цахилгаан станцыг эднэрийг хөвчлөе гэж 3 удаа орж ирээ буцсан. 3 удаагийн их хурлаар орж ирээ буцсан. Одоо би арайч бас их хурлыг дэмжихгүй байх гэж найдаж байна. Тэр нэг зарим нэг жижиг тэр гоё нөгөө хөзөөд гоё дагж хөзөө гэдэг шиг тэр төрийн банка хөвчилж авъя гэсэн мэлээ, цахилгаан хоолойгоо хөвчилж авъя гэсэн мэлээ. Одоо тэдэр нь одоо дүүрчээ. Энэ ард түмний иргэдэд хичээж байгаа эднэрийг л хөвчлөхгүй. Станцыг хөвчлөхгүй байлээд шүү дээ. Монопол компани дуртай үнэ нэмэн тэр өндөр үнээр энэ иргэд аж ахуй нэгж чинь төлж дийлэхгүй. Дарамтын даахгүй. Бизнес өгчихгүй. Эрчим хүчгүйгээр эрхэлдэг бизнес гэж бараг байхгүй шүү дээ. Өнөөдөр эднэр бол яг алдагдaltaгүй төвшөнд л үнийн бариад явж байгаа болохоор нэг юм хямд байгаа. Хэрвээ эдгээр ашигын компани болчих юм бол эрчим хүчний компани дуртай үнэ тулгаал явж байна. Ашигтай ажиллана. Тэрийг төлж дийлэхгүй даахгүй. Нийгэм өнөөдөр юм ядуу гоё. Хөө амч 30% нь ядуу байна. Жижиг дунд үйлдвэрүүд чинь хөл дээрээ босч чадахгүй байна. Тийм учраас энэ цахилгаан долооны өндөр очиг өөрөд явж чадахгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны үнийн хянаад яг энэ алдагдaltaгүй байх төвшөнд бариад явах хэрэгтэй. Тэгжээж бизнесийн орчин бүрдэнэ. Ийм зүйлийг би хэлэх гэжсэн юм. Харамсалтай надад чуулган дээр хэлж чадсангүй. Тэгээд сошиалар хэллээ. Тэгээд бас та бүхнийг бас бусдад амжуулаарай. Тэр юм чинь энэ стратегийн гол компаниудаа ард түмэнд өгөлдөө, иргэдэд өгөлдөө. Тэд хямд эрчим хүч дулаантай байг. Тэгээд цалин тэтгэврээ нэмэх 2 компанид авч үлдэг. Эдс тавталгоогоо эрдэнтэй. Битгий хомсол. Гэдгийг хэлэх гэсэн. Тэгээ та нар ч хэлээ гэсэн бас ингээд сошиалороо дамжуулаад бас тэмцээрээ. Тэгжээж авч үлдэн шүү. Тэгэхгүй л энэ ч одоо авлаа шүү дээ. Хитгэн хувийг хөвчөж авчаад стратегийн хөрөнгө оруулагчгаас сурч шүү дөрмийн өөрчлөл. Залтай шүү дээ. Өнөөдөр биднэрт одоо энэ Эрдэс 5 толгой Эрдэнэт 2 хөгжил авчирж байгаа авчирж байгаа. Цалин тэтгэврийн хэд эдгээр тус болж байгаа. Тийм л учраас би тэгээд. Ер нь бол энэ хөвчлөлд бол иргэд орцохгүй шүү дээ. Олон нийтийн хөдөлдаал нь арилжаал нь иргэд орцож чадахгүй. Хадгаламжтай хүн амын 3 хэсэг. Тэдлээ. Зүгээр харин энэ хөвчөж байгаа оронд компанийнхаа засаглалыг сайжруулаад яв. Жижиг бор орнууд тэгж шүү дээ. Жижиг орнууд хүн амжаатай орнууд. Норвег тэгж шүү дээ. Норвег яаж юм? Төрийн өмчтөн байлгаал орлогын сандаа төвлөрүүлээл тэгээд тэр Норвегийн сангаа байгуулад иргэдэд хичээгээд яваад шүү дээ. Тэр жишгийг хэрэгжүүлээд явах юм бол 3 сая хүнийг хичээхэд амархан шүү дээ энэ ч. Нэг тосгоны л юм шүү дээ. Урд төрш юм бол. Тэгээ нэг хэсэгхэн нөхдүүд нь ингээл бүгдийн төрийнхөө хийсэн өмнө хийсэн бүтээснийг булаач хамгаалд ярьчих юм. Би дахин хэлье. Гэдгийг хэлье эцэст нь тэгээ та бүхэн бас мэдээлэл хуваалцсныг бас бусдад дамжуулаарай. Бүгдээрээ энэ тэмцэж л энэ Эрдэс 5 толгоогоо Эрдэнэтэй Монгол орны гал голомт станцууд авч үлдэж чадсан шүү. Харийнхан далж бүр болох. Гэдгийг л эцэст нь хэлье. Баярлалаа хамт байж бас үжил бодлоо хуваалцсан, лайвд орж ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Баярлалаа.